За сайн байцгаана уу. За өнөөдөр би та бүхнээсээ гоё асуулт асуумаар байна. Ганцаарчилсан аялал буюу solo travel. Та ганцаарчилсан аяллыг хэр хийдэг хүн бэ? Хийж байсан уу? За бид бүхний өнөөдөр CU класс дээр анги дээр бид нэр ганцаарчилсан аяллаа талаар ярилцлаа л да. Их сонирхолтой зэдэг байлаа. Тэгээ би та бүхэндээ тэр зүйлийг хуваалцъя гэж бодлоо. За би Нарав Томсон багштайгаа уулзаад одоо 2 жил гарны хугацаанд Нарав Томсон багштайгаа ажиллаж байна. За тэгээ ерөөсөө энэ хугацаанд ажиллаж явах, хувь хүний хөгжил дээр ажиллаж явах явцад л ер нь бол би өөрийгөө таних аянд шумбаж орсон хөө. Тэгээд ер нь бол өөртөөгөө маш их ажилласан. За тэгээ энэтэйгээ би яагаад ганцаарчилсан аялыг холбож ярьж байгаа юм гэхээр ерөөсөө ганцаарчилсан аялал хийнэ гэдэг маань solo travel хийнэ гэдэг маань хүн ерөөсөө өөртөөгөө суух, өөрийгөө анзаарах, өөрийгөө таних тэр боломжийг бас энэ олгодог юм байна. За миний хувьд бол би ээж хүн, 2 хүүхэдтэй. За тэгээ мэдээж гэр бүлээрээ аялал хийх дуртай, аялах дуртай. Тэгээ маш их тийм аяллуудыг болоод хийдэг. Тэгээд ингээд ганцаарчилсан аялал биш ингээд гэр бүлийн аялал хийхээр ингээд бусдыг те одоо өөр хүүхдээ хайртай хүмүүсээ халамжлан тэр бүхэндээ бас үйлчлэн те ингээд entertain хийн гэдэг ингээд эргээ харахад бол яг өөрлөгөө цаг даваа зарцуулж чаддаггүй. Харин solo travel буюу ганцаарчилсан аялал хийгээд яг өөртөө тэр бүх цагаа 24 цагаа өөртөө зарцуулаад ирэхээр энэ зүйл энэ дээр болохоор та өөрлөгөө өнгөх болцоо. За мэдээж travel буюу аялал хийгээ явж байгаа учраас тэр шинэ орчинд орж байгаа, өөр орчинд орж байгаа тэр нөхцөлтэйгөө танилцах, орчин нөхцөлтэйгөө танилцах. За нөгөө талаас бас гэрээсээ гараад өөрийнхөө тэр тухтай бүсээс гараа явна маань гэдэг маань болохоор бас тэр өдөр тутмынхаа амьдралынхаа тэр за ээжүүд шүү. Бүр ээжүүдгээ би яхаар хэлээд байгаа. Тогоо шанаг те гэр бүлийн гэрийн орныхоо ажилласаа ингээ бас хөндийрэх гэд энэ олон зүйлээс ингээ энийг яхаар ганцаараа аялал хийхэд хүнд айгу тэр одоо хийж байгаа хүнд бол маш их зүйлийг бодох, харьцуулах, дүгнэх. За тэгээ орчноо бас анзаарч харах тийм болцоог олгодог юм байна. Тэгээ тэр энэ талаар өнөөдөр ярилцаад бас би solo travel-ыг бас хийнэ гэж өөртөө бас айгүйх бодож байлаа. Тэгээд та бүхэндээ бас энэ сэдвийг хуваалцъя гэж бодлоо. Тийм учраас та нар минь ганцаарчилсан аялал амьдралдаа хийгээрэй. Заагуулчгүй олон хоногор биш. Ганцхан өдөржөлтгөө 2 өдөржөлтгөө энэ байгаа орчноосоо гараад өөр аймаг сум руугаа ч гэдэм үү те хот руу ч юм уу за магадгүй бололцоод бол өөр улс орн руу бас ингэж аялж үзээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд тэр ганцаараа аялж байгаа сэтгэгдэл тэр өөртөөгөө сууж байгаа өөртөө тэр бүх зүйлийг зөвхөн өөртөө зориулж байгаа. За тэгээ одоо миний л нөгөө яриад байгаа зүйл та хэр чухал үн цэнтэй хүн бэ? Та хэр чухал вэ? Та өөрийгөө хайрлаж чадж байна уу? Та өөрийгөө бусдаас түрүүн тавьж чадж байна уу? За харамсалтай нь манай Монгол бүсгүүчүүд би Монгол гэж тодорхойлон хэлээд байгаа шүү. Монгол бүсгүүчүүд маань харамсалтай нь ингээд өөрийгөө дандаа орхигдуулсан, гейсэн те бусдыг буюу үр хүүхдээ хань ижлээ өөрийнхөө урд тавьсан тиймэрхүү үйлдэл хийгээ явдаг эргээд ингээд амьдралыг туулаад харахад айгүй олон тийм харамсалтай, гимшилтэй би тухайн үед яагаад би өөртөө тийм боломж өгсөнгүй бэ? Би яагаад энэ зүйлийг те өөртөө энэ жаргалыг эдлэх, энэ сургалтанд суух ч гэдэг юм уу те энэ боломжийг би өөртөө өгсөнгүй вэ? Тэр болцоо те ресурс одоо за бүр хамгийн наазахын тэр мөнгийг би өөртөө яагаад зарцуулж чадсангүй вэ гэж харамсаж сууж явж байгаа хүмүүс маш олон байдаг. Тийм учраас та бүхэн минь өнөөдрийн миний энэ асуултыг бодоод үзээрэй. Ганцаарчилсан аялал хийж үзсэн үү? Хийж үзээг бол та заавалжгүй хийж үзээрэй. Одоо сайхан зуны цаг ирсэн байна. Та энэ боломжийг өөртөө зарцуулаарай. За тэгээ ганцаарчилсан аялал хийсний дараа яг надад минь юу тохиолдов энэ аяллаар би юу олж авав гэж та өөртөө дүгнэлт тэр хийж үзээрэй гэж та бүхэндээ хэлмээр байна. Энэ бол өнөөдрийн бидний CU класс дээр анги дээр яригдсан сэдв учраас та бүхэнтэйгээ энэ өөрийнхөө энэ сэтгэлдлийг хуваалцахыг хүслээ. Тэгээд та бүхэндээ ганцаарчилсан аялал хийгээрэй гэж ерөөё.